guys, шинэ видеотойгоо уулзч байгаа маш их баяртай. Тэгээд энэ видеонд тавтай морил. Өнөөдөр болохоор би та нарын харж байгаагаар амар их бэлэгнүүдээ ангаалах гэж байна. Энд бараг миний тоосноор 15 он ширхэг хайрцаг байгаа. За бүгдээрээ бичлэгэндээ орцгоё. Би бүр амар excited байна. За би эндээс их хэлмээр санагдлаа. За ихнийхээ хайрцаг бүгдээрээ ангаалцгоё. Эхний PR box нь болохоор Joa Beauty-гээс надад PR box ирүүлсэн байна. New goodies. За би юу вэ гэж харах. Wow, амар их явуулсан ш надад. Ямар гоё юм бэ? Надроо гоё бас мессеж явуулсан байна. We are so excited to be sending you some of our favorite and most popular Joa Beauty products. We can't wait to hear what you think about our new K-beauty inspired line. Энэ болохоор Korean beauty байдаг штэ. Тэрний inspired makeup line гарч ирсэн байна. So надад юу явуулсан бэ? Бид хацгаая. Ийм их юмнууд явуулсан байна. Бид бүр надад амар хайр зарлж юмнууд явуулсан байна. Оо ямар гоё юм бэ, баярлалаа. Зэйчсэн ийм peel off mask байна. BB cream явуулсан байна. Ер нь нүг солонгос makeup-нууд байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан primer явуулсан байна. Primer байна. Энэ болохоор gel lipstick гинэ. Уруулын бодог. Энэ бас нэг өөр өнгөтэй уруулын бодог байна. Velvet lipstick гинэ. Matte lipstick, velvet lipstick хоёр хоорондоо өөр байдаг. Darker circle concealer гинэ. Өө дарагч. Тэр бүр бүх юм явуулсан юм шиг байна надаа. Ямар гоё юм бэ? Matte lipstick байна. Тэгэхээр нэг энэ дахиад нэг primer явуулсан байна. Энэ болохоор blush bronzing palette гинэ. Энэ болохоор юм eyeshadow palette байна. Дотроо 6 өнгөтэй. Энэ бол бордоо өнгөтэй юм байна. Highlighter palette байна. Ингэлээ эвдэрсэн юм уу дотроо? Энэ болохоор contour буюу сүдрийн palette байна. Тэгээд энэ болохоор нэг cushion foundation гэдэг нь шүү дээ. Cushion foundation гэдэг шууд OPI чөлөөдөө өөр нэг бас солонгос брэндүүд байгаа. Тэрнтэй амар ойролцоо. Энэ сармусны бодог явуулсан байна. Хоёр төрлийн хөмсгний харандаа тэгээд gel явуулсан байна. Нүдний хар контур eyeliner. Тэгээд setting powder. Солонгос ер нь бол product би бараг хэрэглээд байдгүй makeup талдаа зөвхөн skin care ч юм уу тийм үедээ солонгос cosmetic хэрэгэлдэг. Гэтэ солонгос будгийг яг үнэндээ бараг анх удаа хэрэгэлж үзэх гэж байна. Бүтэн нүрээ солонгос будгаар будж байгаа бичлэг үзхийг хүсвэл доороос comment хийгдүүлдэгээрээ би бас тэрийг хийж болно шүү. За, эхний Joa Beauty-гийн product маш гоё баярлалаа. Ямар гоё юм бэ? За, би бүр ингээ янз бүрийн юм ангаалах гэдэг нь амар гоё. Яг ингээд Christmas-ийн орой ингээ баахан бэлэг зарлж байгаа юм шиг санагдав. Дараагийнх нь болохоор Pixi Beauty-гийн Glow Tonic тэгээд Rose Tonic явуулсан бэ надад. Аялахтаа аваа явж болохоор юм travel size жижиг тоникудаас надад явуулсан байна. Тэгээд амар хүрхэн жижиг юм байна. Танд хайртай. Тэгээд хоёр юм. Нэг гаргаад үзэгч. Look at these cuties. Хөрх юмнуудыг хартаа. Иймэрхүү аялахтаа авч явах skincare юмнууд байхад амар хэрэгтэй байдаг. Pixi Beauty надад зөндөг явуулсан байна. Баярлалаа. I super fly. You can tell me lies. Bite Beauty-гээс надад юу явуулсан бэ? Matte cream lip crayon.
Тэгээд Amuse lipstick. Ер нь бол ийм уруулын бодгонууд явуулсан байна. 4 төрлийн уруулын бодог. Тэгэд нэг lip gloss бас явуулсан байна. Тэгээд 3 ширхэг lip cream. Тэгээд ийм 5 өнгийн lip liner явуулсан байна. Надад lip liner ерөөсөө ирдэггүй. Тэг би lip liner ерөөсөө ашигладаггүй байхгүй юу? Гэтэ би lip liner амар ашиглахыг хүсдэг байсан юм аа. Тэгээд lip liner явуулсанд маш их баярлаа. Ягаад ч юм lip liner-т амар дуртай байхгүй юу? Гэтэ яг авъя гэхээр амар үнэтэй нэг юм жижигхэн харандаг одоо $15-оор авалтай нь шүү дээ. Тэгжээснээс яах юм гэж бодоод би ерөөсөө авдгүй байсан. Тэгээд lip liner ирсэнд амар баярлж байна. Энэ бичлэгэнд хамгийн сонирхолтойгоор Монгол компаниуд маань бас явуулсан байгаа. Тэрийг бас удахгүй заадлаа. Дараагийн хайрцаг юу вэ? Ихийг андуурсан баха. Энэ дахиад нэг юу вэ? Баатирээс ирсэн байна. Энэ номын бас харуулчих. Тэгээд дахиад баахан уруулын бодогнууд л явуулсан байна л да. News push. Ингээдээ өөр өнгөнүүд ээж магадгүй. Өөр өнгөнүүд биш байвал би эднэрээс та нартай бэлгэнд өгнө. Тэгээд би энэ бичлэгнээс эхлээд giveaway зарлж байгаа. Тэгээд би энэ видео дуусгачаад бүх юмнуудаас жижиг юмнууд аваад ер нь өөрөө хэрэглэхгүй байх гэж бодсон юмнуудаас авч агаад тэгээд нэг гоё бокс олгоод тэгээд Монгол руу нэг хүн рүү шиплэе гэж бодож байгаа. Миний giveaway даралцаарай байг дээрээ гэж ер нь ал юмнууд очих байх яадвал ер нь амар ойролцоо хоёр хайрцаг ирсэн байна. Program super bla. You can tell me lies. Нэг дуу сонсч юм уу яг тийм дуу нэг талгаанд орчихжээ. Eva Hair надад илхэн жүрсэн бэ. Eva Hair гэд усны компани байдаг. Тэгээд энэ компаниас надад бас нэг илхэн жүрсэн байна. Та нар харахад бэлэн байна уу? За энэ ус нь болохоор ямар ус вэ гэхээр айгүй бас их утга учиртай ус байгаа гэж хөтөөд тоглосон байна. Зүгээр ийм үзмийн өнгөтэй ус байгаа. Ер нь бол миний Instagram-ыг дагдаг бол би үсээ айгүй хөрчилж байгаа. Тэгээд өөрчилж байгаа шалтгаанууд нь болохоор надтай үсний компаниуд холбогдоод над руу амар гой үснүүд явуулж байгаа. Тэгээд тэрнийх нь бас ачаар айгүй гой шин төрхнүүд бий болгож байгаа. Тэгээд энэ бас миний нэг шин төрх байх болно. Энэ бол амар гоё материалтай. Эндүүдэж болно, буржийлгаж болно, үснээ хийж болно. Тэгээд ер нь бол айгүй гоё ус байна. Тэгэхээр намайг энийг зүүж байгаа. Гоё бас зургнууд авч тавих байх. Тэгэхээр тэр зургнуудыг үзхийг хүсвэл намайг Instagram дээр дагаарай. Ганц ээжийн гэдэг байгаа шүү дээ. За би энийг одоохондоо зүггүй буцаад ич. Eva Hair дээр баярлаа. Эднийх бас надтай удаан хугацаагаар ажилламаар байна гэд холбогдсон. Би чадах юм бол Instagram дээр Eva Hair гэд компанитай нийлж агаад нэг giveaway зарлая гэж бас бодож байгаа. Тэгээд тэр giveaway-г дэмжиж гин үү? Надаас бас хоёулаа giveaway зарлах уу гэд имэйл ирсэн байсан. Би тэрэнд нь хариулаагүй байгаа. Тэгээд хэрвээ та нар хүсэх юм бол би бас Eva Hair 2 хамтарч агаад нэг гоё giveaway зарлаж болно шүү дээ. Giveaway гэдэг нь болохоор та нарын аль нэг нь хожил гэсэн үг байхгүй юу? За энэ дараагийнх нь болохоор ийм хайрцаг байна. Тэгээд юм бол энэ доор нагаа брендинг бүтээгдэхүүнүүд надад ирсэн байна. Patchology гэх юм уу? Patchology-гаас яг нэрийг яг зөв хэлж байгаа бас мэдгүй байна. Тэгээд энэ нөгөө нэг бас уруулан дээрээ тавьдаг маск гэдэг шүү дээ.
ингээд уруулан дээр тавиад энэ нь болохоор нүдний доор тавьдаг. Та нар бас видеонууд бас гарч ирсэн баах. Тэгээд энэ нь болохоор зүгээр яг нүрийг чийгшүүлдэг. Тийм маскууд өгсөн байна. Яа, би бас маск хийх амар дуртай. Та нар бас масканд амар дуртай л үстэй. Энэ видеог амар урт болгохгүй тул юмудаа гис харуулаад явчих гэж бодлоо. За, Purliss's эдний шинэ бүтээгдэхүүн болох BB cream-нууд гарсан байгаа. Note 9 Perfect Glow гэдэг oil free 2 BB cream гаргаад энэ нь болохоор tinted BB cream гэдэг. Өмнөх бас PR дотор ирж исэн. Тэгээд яа, энэ горыг бас намайг туршиж үзээрэй гэд явуулсан байна. Эднийхд би бас нэг пост оруулж өгсдөө. Би та нарт хэлсэн шүү дээ, пост бодгоноо би үнэлээд явчихдгаа гэд. Тийм постн дээр бас хамтарч ажиллаж байгаа. Purlissтэй тийм болохоор баярлалаа. Надтай ажилладаг компаниуд амар гоё гэдэг надтай. Амар гоё ханддаг би амар баярлалаа гэдэг. Тэгээд нэг юм юм дотор өнөдөрсөн байна. Kalis гэнэ. Энэ нь болохоор кофетой нүдний маск юм байна. Брэнд нь болохоор Kalis. Энэ болохоор body scrub буюу биений scrub юм байна. Энийг явуулсан байна. Тэгээд энэс амар хөөрхөн нэг юм жижиг халдвахтай байна. Scrub-а гаргаж тавих. Энэ нь болохоор бас шоколадтай ингээд хуулж авдаг маск юм байна. Нүрний. Яа, тэгээд юу ч гэсэн шоколад кофе хоёр нь олон нүүр арьсан айгу сайн гэж сонссон. Дээр нь тавихад яг бол айгу сайн гуйжуулдаг. Тэгээд дээрээс нь витаминуудтай байдаг гэж сонссон. За, энэ дотор юу вэ? Харъя бүгдээрээ. Энд нь болохоор Liquipel гэнэ. Liquipel. Тийм би энийг энэ скрин дээр надад ирсэн байна. Тэгээд би ерөөсө утсан дээр ямар нэг наалт тэгээд гэр ерөөсө хэрэглэдэггүй. Тэгэхээр энийг бас юу гэсэн хэрэглээд үзье. За, дараагийн нь болохоор ядруу. Би хийсэн. Оо байна. Яаж ийм хот ирсэн бэ? Юу юм бэ? Окей. Яа, юу юм бэ? Энэ палаж юм уу? Тийм палаж юм шиг байна. Би нуртал нь заажаарай. Би нэг ойлгох. Ингэж өмсдөг. Та нар дайлгаж чинь аа гэдэггүй. За ичсэн өмсөд ойлгож болохоор юм байна. За ийм юу гэсэн палаж надад явуулсан байна. Юу ч өмсөд үзнэ S size гэнэ. Тэгэхээр надад таарах бах. Хэрэв таарахгүй бол та нарын айл нэгэнд нь бэлгэлчихлөө. Jason Wu гэдэг компаниас үнэртээс явуулсан байна. Энэ юу хурдтай гараагүй байгаа юм байна. Тэгээд хүмүүст ийм тест руу явуулж байгаа юм шиг байна. Надад ийм тест руу явуулсан байна. Та нарт онгоолгоод харуулъя. За тэгээд өнрийн үзэгт хий. Гоё өнөрт юм байна. Оо. Гоё өнөрт юм байна. Сүүлийн 4 том пакэж үлдсэн байна. За энэ нь болохоор яа, миний анхны Монгол компаниас авч байгаа пакэж байна. Монгол хүмүүс маань ч гэсэн намайг хараад над руу юм явуулмаар санагдаад бас маш их баяртай байна. Тэгвэл Америк руу юм явуулна гэдэг чинь бас аюу хэцүү шүү дээ. Тэгж яхад надад сэтгэлээ гаргаад намайг гэж зориод юм явуулж байгаа Монгол компаниудтай маш их баярлалаа. Энэ нь болохоор Go Waste гэдэг Instagram брэнд дээ шүү дээ. Нэг waste trainer зардаг Go Waste маань ихч маань над руу холбогдоод тэгээ над руу бүсээ явуулсан байгаа. Тэгээд надад 2 өөр size
явуулсан байгаа. Тэгээд нэг нь S, нэг нь M. Тэгээд аль таарж байгаагийн би өөртөө аваад тэгээд таахгүй байгаагийн та нартай аль нэгэнд нь бас өгнө. Тэгэхээр ер нь бол энэ видеоны бэлгийн эзэн айгүй их янз бүрийн гой юмнууд авах. Тэгээд амар их юмнууд олчвол би бас хидэн хүн сонгож аваад хамтд нь явуулчих гэж бодож байгаа. Тэгээд ийм хоёр waist trainer явуулсан. Waist-ийг нэгээд монголчуудад аюу гой бүслэгтэй болоход нь тусалж байгаа ихчтэй бас маш их баярлалаа. Та бүхэнд өөрийнхөө үр дүнгийг бас харуулна. Монголынхаа гой брендийг хэрэглэх гэж байгаа бас маш их баяртай байна. Яа заастаа бөө юм болж онгойлголоо. Тэгээд амар хэцүү боч. Тэгээд Beach House гээд компаниас надад PR явуулсан байна. Эдийн амар гоё бас. Бүгд амар гоё зэгтлүүд над руу явуулах юм аа. Амар гоё. Юу гэх юм бэ? Нэг гоё дээр үед хүмүүсийг зэгтэл авахтай юм мэдрэмж авдаг гэсэн баг тий. Хайрт ган заяа минь. Чамайгаа би ямар их санана вэ? Чамтайгаа уулзах өдрөө тэсэн ядан хүлээж байна. Ингээл амар гоё захианаад ичдэг гэсэн баг тий. Юу ч гэсэн ийм захианаад явуулсан байна. Нүрний calm юм байна. Тэгээд Dr. Bobor гэдэг компаниас надад янз бүрийн юмнууд явуулсан байна. Энэ болохоор Dual Eye Solution гэдэг нүдэнд зориулсан тос байна. Ийм маск явуулсан байна. Тийм энэ бол serum байна. Тэгээд ер нь бол би serum хамгийн гол зүйл гэж бас боддог. Яагаад гэвэл ямар serum ашиглахаасаа шалтгаалаад ер нь бол дээрээс нь тавьж байгаа тэр тос болгоны шингэцэн тодорхойлогддог. Дээрээс нь зөвхөн serum тавиад унтахад тэр өдрөө авч болох бүх баланс тэгээ витаминууд авах боломжтой байдаг. Нүүр угаагч. Утга учирыг бас яг одоохондоо сайн мэдэхгүй байна. Энэ бас нүрээ цэвэрлэдэг. Тэгээд хамгийн сүүлд нь нүүрний тосыг явуулсан байна. Ер нь бол миний нүүрэнд хамгийн хэрэгтэй байж болох бүх зүйлсүүдийг явуулсан байна. Тэгээд эдний зүйл нь надад таалагдах юм бол бас та нартай хуваалцснаа. Яа гэвэл ингээд бүх юмаа явуулдаг бас компани айгүй ховор байдаг. Нэг жижиг нэг хоёр юмаа явуулдаг компаниуд ер нь бол ихтэй байдаг. Тийм болохоор яа маш их баярлалаа. Тэгээд вау. Ямар гоё юм бэ? Тэр өдрөөр бэлгэнэ задлж байгаа юм шиг санагдчихэв. За энэ нь болохоор амар гоё. Энэ болохоор би онгойлгож үзмээр ирсэн хамгийн сонирхолтой зүйл ирсэн. Тэгээд та бүхэнд харуулъя. Энийг болохоор би эндээс нь хараад хаанаас ирсэн мэдсэн байхгүй. Та нарт харуулъя. Тараа! Энэ нь болохоор Madonna-гийн шинээр гаргасан skincare байгаа. Дуучин Madonna байгаа шүү дээ. Дуучин Madonna-гийн skincare намайг тоогаад над руу юм явуулсан гаддаа. Oh my god. Энэ note нь Madonna Skin гэд MDNA гэд өөрийнхөө нэрийг товчлаа. Тэгээд skin гэд шинэ skincare line гаргажаа. Тэгээд энэ зүйл болохоор миний хамгийн их сонирхолтой сонирхолтой зүйл нь энэ эсэн. Энэ нь болохоор Madonna Skin-ийн гол бүтээгдэхүүн гэх юм уу? Тэгэхээр Японд үйлдвэрлэгдсэн. Японы хүмүүс ажиллаж энэ формула, энэ аппаратыг гаргасан байгаа. Тэгээд энэ нь болохоор энэ шинэ Madonna гэдэг skin. Oh my god. Йой. Йоо, намайг уучлаарай. Тэр юун дээр тогтож байгааг нь л харалтаа ёо. Яалтчгүй бүр зур амар luxury бүтээгдэхүүн. Энэ тосоо түрхээ. Тэгээд ингээд нүүрэндээ ингээд массажлаад тэгээд энэ нь болохоор нүрийг хамаагүй залуужуулаад тэгээд дээрэс нь энэ бүх нүхжилт тэр бүгдийг арилгах зорилттой юм аппарат юм бэл. Тэгээд хамгийн гоё юм нь энэ нь бүр амар юу хүүтэн тэгэхээр нүүрэнд бүр амар гоё мэдрэмж өгдөг. Тэгээд
Миний талаар амар их юм би харсан. Байж байгаагийн л харалтаа. Oh, so nice. Хинч Мадоннагаас юм аваад баярлалаа сте. Бити намайг crazy гэрээ. За тэгээд энэ нь болохоор нөгөө нэг яг хамтдан хэрэглэх крем нэгаа тосно. Йой, тосно хүртэл ийм гоё царилэг байх гэж дээ. Юм юу та. Жижиг ингээд тосоо авдаг. Албахтай. Тэгээд энэ тосно бүр амар гоё савлаад юм байна. Тара. Тэгээд энэ тостой хамт энэ Madonna энэ roller-ыг ашиглах юм бол хамгийн үр дүнтэй гэсэн. Тэгэхээр энэ хоёрыг бас хамтдан ашиглаж үзнэ. Мага ашиглаж үзэж байгаа. Хармаар байна уу? Бихтэй та нарт угаасаа үзүүлнэ за. Энэ болохоор нүдний serum. Та нарт хэлсэн шүү дээ угаасаа serum бол хамгийн чухал юмнуудын нэг байдаг. Тэгэхээр ер нь бол бүх компани хамгийн чухал гэсэн serum-а ер нь бол skincare line-ууд бүгдээ явуулдаг. Тэгээд миний одоогийн байдлаар хамгийн дуртай serum нь MOA цэнхэр өнгөтэй Hydro V гэдэг collection-ийн serum байгаа. Тэгээд тэрнээс өөр serum надад бас таалагдах юм та нарт хэлнэ. Энэ нүдний serum амар гоё таалагдчих магадгүй. Pearlescent бас нүдний serum бас айгүй гоё. Хамгийн сүүлийн энэ package ирсэн байна. Энэ бас нэг Монгол ихчээс маань ирсэн байна. Тэгээд энэ Монгол ихч маань болохоор Америкт өөрийнхөө шопыг ажиллалт юм билээ. Тэгээд тэндээсээ надад юм явуулъя гэд. Тэгээд би энэ ямыг сонгож авсан байхгүй юу? Энэ нь юу вэ гэхээр за та нарт удахгүй хэлцээе. Энийг онгоолчод тэгээ харал. Дотроо хувцснууд байгаа. Хувцснууд гээд нэг гадуур хувцс тэгээд нэг ийм цамц явуулсан байна надад. Энэ болохоор ийм futuristic type-ний цамц юм уу даа энэ доор нь иймэрхүү. Би энэ брендинг нь яг одоохондоо сайн мэдгүй тэгэхээр тэр ихчээсээ асуугаад тэгээд ямар брэнд болохыг асуугаад тэгээд доор линкийг үлдээчи та нар бас сонирхоорой. Энэ болохоор юм өвлийн жакет надад явуулсан. Та нарт төмсөд харуулж дөө. Оле 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 дэн 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 дэн. За би энэ линкийг юу ч гэсэн доор бас үлдээчээ тэгээд та нар бас сонирхоод үзээрэй. Видеог маань үзээд хамтдаа энэ хайрцагнуудыг маань онгойлгоход хамтдаа байсан маш их баярлалаа. За тийм юу ч гэсэн энэ видеон дээрээ би та бүхэнд бас нэг бэлэг байхыг хүссэн гэд түрүү хэлсэн шүү дээ тий. Тэгээд юу ч гэсэн энэ дотор байгаа давтагдж байгаа тэгээд өөрөө юу н хэрэглэхгүй гэж бодож байгаа зүйлүүд байвал бүгдийг нэг хайрцагын дотор хийгээд харуулчих. Тэгээд тэрийг авахыг хүсэж ивэл ямар ч хамаагүй доор ямар нэгэн коммент үлдээгээд энэ видеон дээр лайк дараад тэгээд мэдээж миний хуудсанд subscribe дарсан байх хэвээр. Тэгээд энэ видеог Facebook юм уу Instagram дээр story-нд оруулаад тэгээд энэ уралдаанд оролцох боломжтой байгаа шүү. Та нар бүгдээрээ маш идэвхтэйгээр оролцоорой. Тэгээд та бүхэнтэйгээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай. Нэрээ би өнөөдөр Zara Larsson-тай уулзсан vlog хийсэн гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр vlog-ыг үзхийг хүсвэл энд дараарай. Энд линк руу ороод үзээрэй. Нэг зураг, нэг бүрэнхий зураг тэрэн дээр дараад миний channel subscribe хийгээрэй. Bye bye.